Би шууд шулуухан л хэлье. Би утсанд донцсон. Нүдэнд маань, эрүүл мэндэд маань нэлээд муу гэдгийг ойлгоод ухамсарлаад мэдээд байгаа ч үлдсэн амьдралын турш нэг ч утас ашиглахгүй амьдрах юм бол $1 сая өгье гэвэл цагаа дулаад чадахгүй хүлээн зөвшөөрье. Хэдүүлээ айгүй сонирхолтойгоор бодож үзье. Хэрвээ үлдсэн амьдралын туршид хуучин шинэ нь хамаагүй, брэнд нь хамаагүй бүх төрлийн утсыг ашиглахгүй байх юм бол $1 сая өгье гэвэл та нар чадах уу? Би бол чадахгүй. Тэгээ чадахгүй байгаа намайг донцсон байна гэдгийг илэрхийлж чинь гэж би бодож байна. Бас та нар төсөөлж иж магадгүй. $1 сая аваад баян болоод компьютер, таблет, iPod, PlayStation энэ төр ашиглаад амжирчиж болох юм шүү гэж. Нэг талаараа боломжтой юм шиг санагдчих магадгүй ч утас бол үнэхээр л ярилтгүй гайхамшигтай хэд. Компьютерийг отох юм бол хаашаа явж болно, бас жижигхэн, авсаархан, нуухад амархан гэд яриад байвал дуусахгүй. Хүн төрөлхтний бүтээсэн гайхалтай технологиудын нэг бол мөнөөсөө мөн. Би 1-9 дугаар анги хүртлээр өөрийн гэсэн утасгүй өссөн л дөө. Яагаад утасгүй байсан бэ гэхээр манай аав ээж намайг утсан донд нь илүү дутуу асуудал үүснэ гэж бодоод авч өгдөг байсан. Нууцсан сэтгэл дотор аав ээжтэй гомдоод найзууд дундаа утасгүй болохоор санаа зовоод өрөвдөлтөө чацаг царайлаад гунигтай дурсамжууд бол олон. Гэхдээ тухайн үедээ утасгүй байсан эдий ч надад гайхалтай хөчрхэг лаптоп байсан. Хохо. Бас дээрэс нь үе уламжлалт дамжигдаж ихчээс ирсэн iPod байдаг байлаа. Тэрхүү Apple-ийн iPod нь жижигхэн дэлгэцтэй мөртлөө кино бичлэг үзэж болдог, бас хэдэн зуун мянган дуу сонсдог. Товчондоо л ёстой янзын ид байсан. Одоо үед байд юм болоо да хөөрхий. Би ч тэгээд компьютер iPod 2-оо ашиглаад утасгүй өдөр хоногийг бол асуудалгүй давнаа. Сургууль руу явах замдаа iPod-ороо дуу сонсоо, сургууль дээр очиод найзуудтайгаа ярьж хаяа найзуудынхаа утсаар тоглож моглоод гэртээ ирээд компьютер ашиглаад хэдий утасгүй амьдарч исэн ч техник технологитой хүл залгуулан зэрэгцэж алхаад бүх мэдээллийг мэддэг, од олж байгаа, тренд олж байгаа тоглоомнууд гээд бүгдийг л мэддэг залуу байсан. Ганц нэг сул тал нь бол Facebook-оор чат матанд хариу өгөх үнэхээр хэцүү байдаг гэсэн. Яагаад гэвэл лаптопороо заавал хариу өгнө. Тэгээд лаптопноосоо босцсон эсвэл лаптопн дээр байхгүй үедээ хариу өгч чадахгүй. Бусдаар бол нэлийн асуудалгүй. За одоо нэг сонирхолтой асуулт байна. 0 орохдоо та нар утсаа авч ордог уу? Би засаж байхдаа та нар утсаа оролдож Instagram юм уу, TikTok юм уу, YouTube дээрээс юм үзэж өөрийгөө сатаруулж суудаг бол би бас тэгдэг байсан. Гэхдээ утас биш бүхэл бүтэн компьютер авч ордог байлаа гэж. Ичмээр сонсогдож чинь, мэдж чинь, би ойлгож чинь яаж 0-ийн суултууд дээр сууж байхдаа компьютерт ордог байна бодож төсөөлөхөд ч аюултай юм. Гэтэ мэд чинь бол асуудал байгаагүй маа. Аав ээж ихчид харагдaltaгүй нууцаар компьютер тэрвэжгүйгээд 0-оор ороо суудаг л байсан. Гэтэ яахав дээ хүн бүхэнд л сонин содон явдлууд байгаа бах гэж бодож байна. Ингээд хуучнаа бодохоор бас утасгүй байхаа сайхан ч байсан юм шиг. Гадаагаар сайхан тоглоод илүү дутуу notification сануулга ирэхгүй. Өөрөө хийх юм байхгүй, ухах TikTok, YouTube, Instagram байхгүй, шууд лунтаад, комик зураад, компьютер дээрээ зөндөө аним үзээд сайхан байжээ. Одоо бол юм л утсаа ухаад YouTube мөтөбэж өлегтэй хийхгүй. Амар сүртэй номынсаа орж хичээлээ хийхээр сууснаа адаг сүлд нь балаа юм үзээд. Нэг мэзүү өдөр дуусаад гадаа мадаа орой олцсон те. Энэ аимшигтэй донтолтыг би өнөөдөр өндөрлөх болно. Хаяа ашиглах чинь зүгээр штэ мэдээж. Харин хаяа биш бүр төвлөрч сууж чадахгүй. Юм л тоглоом, юм л TikTok scrollтод байгаа бол нэг төрлийн аимшигт донтолт юм аа. Бас би сүүлийн үед TikTok, Instagram-аас илүү YouTube-н дээр болохыг ойлгосон. Яа тэгвэл TikTok, Instagram Reel-нүүд чинь 1 минутын дотор анхаарал татаад бужигнуулж бидний attention span буюу анхаарал хандуулах хугацааг аимшигтай муу болгож байдаг юм байна лээ. Ерөн Shorts, Reel их үзэх бол нэг сайн зүйл бол биш юм байлаа шүү guys. Мэдээж техник технологийн хувьсгал хөгжил одоо үед маш хурцтай өсөөд ашиглахгүй байхын аргагүй байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйл бол юм бүхний тунгийн тааруулж тэнцвэртэй байлгаарай. Бүгдэнд нь амжилт төсөй, донтолт бол үргэлж аюултай. Харин Zeno-ны бичлэг донтох бол маш эрүүл шүү guys.